Сайн байцгаана уу? Намайг Балдаржийн Наран цай гэдэг. Та бүхэнтэйгээ би өнөөдөр маш сайхан бизнес санааны талаар хуваалцъя гэж бодсон юм. Гэхдээ яриагаа эхлэх юм та бүхэнд энэ бизнесийн 5 давуу тал боломжийн талаар та бүхэнтэй ярилцъя. За тэгэхээр альва бизнес бид нар бага хөрөнгө оруулалт хийх зайлшгүй шаардлагатай байдаг. За цөмөрө жишээ ярил л да. Та өнөөдөр хөлсний ажил хийж байхад бол энэ бизнестэй хөрөнгө оруулалт хийх шаардлага байдаг. Ялангуяа жижиг дунд бизнесийн талбар дээр. Өнөөдөр хүнсний лангуутай байдаг хүн маань 5-аас 6,000 сая төгрөгөөр бараагаа татдаг байсан бол эдийн засаг хямрлаа гэд одоо 10 хэдэн сая төгрөгөөр бараагаа татдаг болсон гэж ярьж байна. Энэ маань хөрөнгө оруулалт маань тэр хэмжээгээр ихсчихэд. За эсвэл цөмөрө ондоо нэг жишээ авч үзье. Жишээлбэл та одоо бараагаа урдаас авчирч хувц зардаг бай гэж бодъё. Дор хаяж 10-20 сая төгрөгөөр бараа. Тэгэхээр бид нар бизнест хөрөнгө оруулалт бол аюул чухал гэдэг. 97 онд анх намайг бизнес эхэлж байхад би хувийн бизнестэй нэг 20-30 сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийж исэн. Тэгээ энэ бизнесийн хөрөнгө оруулалтыг ашигаа нөхчээж дараагийн энэ хөрөнгө оруулалтаа нөхчээж дараагийн ашиг маань өөрөө гарч ирж идэг. Тэгэхээр бид нэр одоо бизнест маш бага хөрөнгө оруулалт буюу зөвхөн эрүүл мэндэд зөвхөн тарих оюундаа хөрөнгө оруулалт хийснээр бизнес гараагаа хийх боломж энэ бизнес байдаг юм байна. За дараагийн боломж давуу тал юу ах вэ гэхээр мөнгөний урсгал. Тэгэхээр бид бүхэн бүгдээрээ янз бүрийн талбар дээр ажилладаг. За багш хийдэг, за хувийн бизнес хийдэг, тийм үү? Эсвэл одоо юу гэдэг үйлдвэр үйлчилгээ хийдэг. Тэгэхээр бизнесийн талбарууд янз бүр байхаас гадна чиглэлүүд нь ондоо байдаг. Жишээлбэл үйлчлэгээр одоо боловсрлоор, эрүүл мэндээр, даатгалаар, банкар янз бүрийн талбарт өөрийгөө үнэлж, өөрийнхөө бизнесийг, хувийн бизнесийг явуулж одоо ашиг мөнгө олж идэг. Тэгэхээр мөнгөний урсгал юун дээр чухал гэдэг вэ гэхээр бид нар бизнест хамгийн гол нь таны оролцоогүйгээр орж ирдэг энэ мөнгөний урсгалыг бий болгохыг чухал гэдэг. Хэдийгээр хүн өөрөө хөдөлмөрлөдөг боловч зогсохороо мөнгө зогсож идэг. Тэгэхээр энэ мөнгөний урсгалыг бид нэр энэ системийг бий болгосноор олж ирж болдгийм байна гэдэг маань энэ одоо миний ярих гэдэг бизнесийн бас нэг давуу тал нь байна. За, олон улсад бизнесээ хөгжүүлэх. Тэгэхээр өнөөдөр бид нэр энэ сошиал ертөнц гэдэг маш том ертөнц дээр байна. Өнөөдөр би гэртээ суужгаад олон улс бизнесээ явуулах боломж байна уу? Өнөөдөр миний хамаатан садан найз нөхөд тийм үү танил тал 5 төв дээр дэлхийн өнцөг булан борт амьдарч байна, ажиллаж байна. Тэгвэл би тэр улсуудын бизнесээ яаж хүрэхгүй? Яаж би энэ олон улсын түвшинд өөрийн бизнесийг явуулах вэ? Тэгэхээр энэ бол маш чухал. Өөрөөр хэлбэл бид нэр Монгол улс эдийн засаг хямрлаа гэж зөндөө ярьдаг боловч тэгвэл та гадаадд ямар бизнес эхлэх үү? Гадаадаас ямар боломжууд байна? Яаж мөнгөний урсгалыг Монголд оруулж ирэх үү гэдэг энэ санааг бол энэ одоо миний энэ ярих гэдэг бизнес маань өөрөө өгд юм аа. За ингээд дараагийн бизнесийн давуу талууд юу орох вэ гэхээр та хүссэн үедээ аялах. Тэгэхээр бид нар одоо монголчууд өөрсдөө амьдралыг харж үзэхэд мөнгөө цуглуулж жагаад төлөвлөж байгаад энэ аяллыг хийдэг. За би бол 2006 онд гэр бүлээрээ анх Европ руу аялж исэн. Нөгөө Балтийн тэнгис дагуу, эрг дагуу сайхан аяллыг хийж исэн. Гэхдээ аль болох хямд зардлаар хамгийн одоо хямд төсөр байдлаар энэ аяллыг хийхийг зорж исэн. Учир нь ихээр маш үн өртөгтэй. Тэгвэл өнөөдөр бидний энэ олгож байгаа бизнес боломж та өнөөдөр аялангаа, та өнөөдөр амрангаа давхар бизнес хийх боломж байна. Тэгэхээр энэ бол агуу том боломжийн нэг юм. Өөрөөр хэлбэл хүссэн үедээ аялна гэдэг маань өнөөдөр би ажиллаа хийж хагаад за би маргааш өглөө тэр одоо орон руу явж бизнесээ хийнэ. Ингээ бизнесээ хийнгээ давхар би аяллыг бий олгож чаддаг байна. За дараагийн боломж юу ах вэ гэхээр мэдээж энэ бол агуу маш том боломж. Энэ хувь хүний хөгжил. Өнөөдөр би эмч хүн эмнэлгийн талбартаа зөвхөн боловсрдог. Одоо ялангуяа чих хамар хоолой, ялангуяа сонсгол судал гэл ингээд улам нарийсаад өөрөөр хэлбэл миний мэрэгжлийн чиг хандлагаа улам өндөрсдөг. Тэгвэл хувь хүний хөгжил гэдэг юу гэж авч үздэг юм бэ гэхээр өнөөдөр би сэтгэлгээний боловсралтай, сэтгэл зүйн боловсрал, ёс зүй,
эрүүл мэнд, эдийн засаг, бизнесийн ухаанд суралцна гэдэг маань би өөрөө хувь хүндээ маш их хөгжиж байгаагийн нэг шинж гэж би боддог. Тэгээд өөрийгөө харьцуулахад одоо 7 жилийн өмнөх эмч Нарантягаас би өөрийгөө маш ондоо болсон гэж үздэг. Энэ бол энэ миний хэлэх гээд байгаа энэ бизнесийн маш том боломж юм аа. Тэгэхээр бид нар энэ бизнесийн 5 боломжоос гадна бизнес ер нь хийхэд тэгвэл ямар хүндрэлүүд өгдгийг. Ер нь би одоо энэ бизнес төл тавил та. Бидэрт ямар бэрхшээлүүд тохиолдгийг энэ тал дээр цөмөрөө яриагаа үргэлжлүүлье. Тэгэхээр бид нар альва бизнесийг хийхэд мэдээлэл мэдлэг байдаггүй. Бид нар сургуульд одоо ялангуяа надад бол сургууль за гэр бүл аав ээж маань сайн сур, сайн боловср. Чи ингээ онц сураа сайн сураад байвал мундаг одоо мэрэгчлэн болно. Тэгээл мундаг гой сайхан ажилд орчих. Ийм юм их заадаг гэсэн. Тэгэхээр бизнесийн ухаан гэж яг юу юм? Ямар талбар дээр бид нар байх юм? Хүсний ажил хийх юм уу? Тийм үү? Өөрийн хувийн бизнесийг эрхлэх юм уу? Эсвэл том бизнесийн талбар руу орох уу? Эсвэл хөрөнгө оруулалт гэдэг яадаг юм? Хувьцаа бонд гэж яадаг юм? Өөрөөр бид нар тодорхой бизнес энэ амьдралын ухаан, мөнгө олохын ухаанд бид нар суралцаагүйгээр бид нар энэ амьдралд хүлтэй хахад тун хэцүү байдаг. Тэгэхээр энэ бол бидний бас нэг энэ бэрхшээл гэж би бас үздэг. За бизнесийг эрхлэе гэхэд мөнгөгүй байдал маань бидний бас нэг бэрхшээл. Жишээлбэл хичнээн бизнесийн сайхан санаа орж ирээ. Би нэг тийм үйлдвэрлэлт хий. Би нэг бараа таваар тэндээс надад аюу боломжтой хямдхан үнээр оруулж ирэх боломж байна. Гэвч та үндсэн хөрөнгөгүйгээр энэ бизнесийг хийх боломж өгдөг. Тэгээ энэ бол одоо маш олон зүйл дээр харагддаг л да. Ялангуяа одоо үйлдвэрлэл дээр байна. Ялангуяа худалдаан дээр байна. Ялангуяа боловсрал дээр байна. Тэгэхээр бид нэр мөнгөгүйгээр яаж бизнес босохгүй. Ялангуяа энэ одоо би түрүү хэлсэн энэ интернет буюу сошиал ертөнцийг ашиглаад бид нар мөнгөгүй бизнес босох маш их санаанууд байдаг юм байна. За дараагийн бизнес бид нар эрхлэхэд хамгийн их тулгарч идэг зүйл бол энэ айц. Тэгэхээр айцын талаар цөмөрөө авч үзэхэд ер нь хүний бодолд за жишээлбэл хувь хүн өөрөө бизнесээ эхлэе гэж бодъё. За би хаанаас нэгдүгürt мөнгө олох вэ? За банкнаас зээл авъя. Зээлийг би төлж дуусгах болов. Зээлийн хүү маань хэд авах вэ? Энд би хэдэн төгрөг яаж зарцуулах вэ? За цаашлаад бизнест хөрөнгө оруулалт оруулъя. Нөгөө нэг багж тоног төхөөрөмжийг авъя. За өшөө цаашлаад юу гэдгийг үйлдвэрлэл явуулъя. Түүхийн материал авъя. Хизээ яаж төлж дуусгах вэ? Хизээ би яаж хүмүүстэй цалингаа тавих вэ? Нөгөө татварын байгууллага орж ирээд намайг яаж яах вэ? Нөгөө төрөл бүрийн нэхэмжлүүд байна тийм үү? Мэргэжлийн хяналтаас намайг яах вэ? Гэх мэт энэ олон айцсууд маань буцаад биднэрт хориг үүсгээд байдаг. Ингээд та энэ айцыг давж чадахгүйгээр, энэ эрсдлийг давж чадахгүйгээр, энэ бэрхшээлийг давж чадахгүйгээр бизнес зогсчдаг. Өөрөөр хэлбэл энэ хинд байдгийн бэ гэхээр зөвхөн одоо тэр хувь хүндээ байдаг. Тэгэхээр та бүхэн нэг жишээ арил л да. Цөмөрөө Walt Disney-г мэдэн тийм үү? Walt Disney маш олон 300 гаруй одоо банкас банкны үүдийг тогшиж мөнгө зээлхийг хүсэж исэн. Ингээд надад зээл өгөөч. Би ийм санаа байна, бизнес санаа байна. Ингээд шантрахгүй явсаар энэ олон хүний үгүй гэдэг энэ том айцыг давж тулаад өөрийн одоо том мундаг мөнгөний их усрээ бий болгосон одоо мөнгөний машиныг бий болгосон одоо Walt Disney гэдэг ямар мундаг том корпорац компани байна. За дараагийн айц бол бизнес эрхэлж байгаа улсуудын түрээс байна. Цалин тавих дарамт байна. Анх бизнесээ эхлэхэд бид нар түрээс төлдөг. За шууд мэдээж байшин аваад юм уу эсвэл объект аваад бизнесээ эхэлж чадахгүй л дээ. Түрээс төлөх дарамт бол жилээс жил ихсчээдэг. Магадгүй би энэ түрээсийг ондоо газар би өөрийнхөө хөрөнгө оруулалтанд хийвэл мэдээж надад ашигтай. Гэвч тэр объект тэр байшин зайлшгүй төлөх шаардлага байна. За магадгүй та өөрийн хувийн одоо объектанд үйл ажиллагаа явуулдаг бай гэвэл цалин тавих дарамт. Мэдээж та ганцаар ажиллахгүй. Үйлчлэгээчээ, үйлдвэрлэлчээ одоо аль нь ч байсан ажилчид авдаг, цалингаа тавьдаг. Ихэнх компаниуд өөрийнхөө ажилчдын цалин тавихын тулд одоо ажиллаж байна гэдэг ийм зүйлийг би их сонсож байна. Тэгэхээр энэ бол яалтчгүй одоо бизнес тулгарч идэг маш том бэрхшээл хүндрэлүүд. За цаашлаад бид нар ажил эрхэлж болно, эрхлэе, бизнесээ хий, хамаг хүчнөөцөө
Shopee ингээд эцсийн дунд бид нар юунд хүрдгүү гэхээр уламжлалт бизнесийн нэг хүнд тал нь бид нар эрүүл мэндэд анхаардаг. Өглөөс орой олтол бид нар ажилдаг. Ингээд ажилласаар үндсэндээ эрүүл мэндээ алддаг бөгөөд энэ эрүүл мэндийг буцааж олж авахын тулд нөгөө олсон мөнгнөөсөө буцаагаад зарцуулдаг. За магадгүй цөөхнийг бол цөөхнийг ихээр бол маш ихээр жишээлбэл эргэтэн шилжүүлэн суулгах гэдэг хэдэн зуун сая одоо төгрөг юм уу доллар шаардлагатай болдог. Тэгэхээр энэ бол буцаагаад нөгөө бидний олсон нөгөө ажил, нөгөө хийсэн хөдөлмөр, нөгөө зарцуулсан цаг хугацаа энэ маань буцаад эргээгээд энэ эрүүл мэнд рүүгээ зарцуулдаг учраас өнөөдөр бидний одоо бизнест оруулж байгаа энэ цаг хугацаа хизээч эргэж нөхөгддөггүй учраас бид нар маш их бодолтой, маш их одоо зөв зүйтэй энэ бизнесийн гаргаагаа илэх ёстой юм байна. За ингээд би та бүхэндээ энэ бизнест байх энэ давуу тал одоо миний та бүхэнд хэлэх гээд байгаа бизнес өгөх энэ боломжууд давуу талууд болон ер нь бизнест учирдаг энэ хүндрэл бэрхшээлүүдийн талаар та бүхэндээ ярилцлаа. Тэгээ дараагийн видео хичээлээрээ та бүхэнд бизнест учирдаг төөрөглүүдийн талаар би та бүхэнтэйс санаа оноо хуваалцъя гэж бодсон юм байна. За анхаарал тавьсанд баярлалаа.